Энэ удаагийн сонгуульд оролцож явахдаа нэгэн сайхан зүйлийг маш тодор анзаарч билээ. Цөөхөн монголчууд хоорондоо талцсан хуваагдаж бие биенээ барьж итгэхээс босхгүй болжээ. Ийм байвал хятадын эдшил болон гэгчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслэр бишгүй нэг сенсацалдаг. Бод байдал дээр тийм биш юм байна. Хөдөөгөр бол бүр үнэхээр тийм биш юм байна. Тухайлбал энэ зураг дээр бүх намын сонгуулийн штабын гэрүүд нэгдүгээр хаяа хаяагаар дэрлэж айлсан бууж байрсныг харж байна. Ухуулагчид нь нэг нутгийн хинжгэлээ өөр намын хувцс малгай өмссөн байлаа. Ямар ч намынхан ирж яриа ухуулга хийгээд нам явсад ялгалгүй бүгд ирж цуг сууд сонсоод нэг нэгнийхээ гэрээр орж аяг цайгаа хувааж угаад энэж хөрөөд явах юм билээ. Тэсэлгүй асуухад та нар 7 хоноод л яваад өгнө, бид нар харин үлдэн шүүдээ хэмээн товч бөгөөд тодорхой хариулж илээ. Миний ардын сэтгэл цагаан мэдлэн зодох ёс нь ариун гэж энэ л үлээ. Бид нэг л монголчууд.